За би өнөөдөр нэг богинохон бичлэг хий гэж бодлоо. Одоогийн энерги болохоор Four of Pentacles гарч ирсэн байна. Тэгэхээр зэрэг энэ карт маань уруу хараа гараад ирсэн байна л да. Хитрхийн юмыг барьж тогтоох гэдэг хүсэл ихтэй байгаад байгаа хүмүүсийг бас илтгээд байна. Үнийг суллах шаардлагатай. Баг зэргийн дотоод зөрчилдөд яваад байгаа тиймэрхүү хүмүүсийг харуулад байна. За материал гэд баялагын аюулгүй байдал, тогтвортой байдалтай холбоотой жоохон айдас түгшүүр бас давмгаалаад байгаа байдалтай харагдаад байна. Энэ одоогийн энерги дээр за тэгээд дараа нь ямар шийдвэр гарах хэрэгтэй вэ гэхэд Seven of Swords гарч ирсэн байна. 7-гийн сэлэм маань гараад ирлээ. Тэгэхээр энэ бол бүх нууцлаг зүйлсүүдийг илэрхийлж байж болдог. Бүх зүйлсийг ингээд ил гаргаж хэлэхээсээ илүүтэйгээр бодож тунгааж илэрхийлэх нь маш их чухал байгаад байна. Тийм учраас шууд санаанд орсноо шууд ингээ гарах бус төр азнаад ухаалгаар шийдвэр гаргах нь маш их чухал байх нэ. Тэгж чадсанараа дараагийн шийдэл чинь шийдвэр гаргахад гарцаагүй маш зөв шийдвэр гаргах болно гэсэн тийм карт маань гарч ирж байна. Тэгээд би бас нэг бяцхан нэг зал явуулчих гэж бодлоо. Манайх ингээ сургалт зарласан байгаад байгаа. Сүүлийн үед та бүхэн маань өөрсдөө өөрчлөхийг хүсэж байсан уу? Манай сургалтаар болохоор дотоод өөрчлөлт бодит үр дүнг хослуулсан ийм цогц сургалт байна. Энэ сургалтаараа сарны мөчлөгтэй уялдуулсан хүслийн ажил хийх манифест хүслээ. Тэгээд мөн дотоод хүүхдийн шарахыг эдгэх бясалгал, өнгөрсөн сэтгэл зүйн шарахыг таних, тайвшруулах, өөрийгөө ойлгох, дадалтай болгох сургалт байна. За тэгээд 7 хоногийн тарот уншлага бас орж байгаа. 7 хоногт нэг удаагаар орж байгаа. Нэг хоногт нь ерөнхий энерги, дараагийн 7 хоногт нь хайр дурлал, дараагийн 7 хоногт ажил, мөнгө, санхүү гэд тэгээ чиглүүлэг гэд дотоод бас чиглүүлэг гэдгээр ингээд өгж байгаа. Бас нэг тусдаа нэг групп байгаа. 7 хоногийн ингээд гүн уншлага хийж өгдөг тийм тарот уншлагын групп байгаа. Сонирхож байгаа хүмүүс нь ингээд холбогдоод ороод ирж болно. Энэ холбогдох линкийг нь энэний доор линкийн байршуулах учраас та бүхэн маань холбогдоод ороод ирээрэй гэж хэлмээр байна. За түр баяртай.